Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн мэндийг хүргье. Би одоо 9 дугаар ангид сурдаг. Монгол бичгийг үзээ 5 жил болж байна. Би бага байхдаа монгол хэлийг сурсан. Манай эгч маань ингээд намайг бага байхад ингээд монгол хэлийг сураад бас ажгаар монгол бичгийг үздэг байсан. Би бас ингээд түүнийгээ хараад айгүй ингээд сонирхол татчихсан. Тэрээр том болоод би ер нь энэ хичээлийг айгүй сайн сураад бас ингээд дүү уламжлаад дүү нартаа бас зааж өгдөө гэж ах хичээс үлгэр дуурайлыг маш их авч ирсэн. 4 дугаар ангидаа монгол бичиг гэдэг хичээлийг үзээд энэ хичээл надад бүр маш их таалагдж би түүнийг илүү их судалж одоо ингээд монгол бичгийг айгүй ингээд сонирхолтой хөгжилтэй маягаар их сурж байгаа. Манай монгол хэл уран зохиолын багш маань биер имжлэг явуулж эхэлсэн. Тэрээр ингээд монгол бичиг маань илүү гоё болгож илүү урнаар ингэж бичгийг надад зааж өгчээсэн. Тэрээр би 7 дугаар ангиас эхэлж биер имжлэгт явж одоо 9 дугаар анги хүртлээ ингээд сурж байна. Тэрээр би одоо хүртэл ингээд бичээд шантрахгүй бичиж байгаа. Тэгээд найзуудаа ингэж хандаж хэлгээд монгол бичиг гэдэг хичээлийг хэцүү гэж хэлдэг. Гэхдээ монгол бичгийг сонирхоод үзвэл үнэхээр гоё хичээл, өв дамжиж ирсэн үнэхээр агуу бичиг юмаа гэж би хувьдаа боддог. Тэгээд найзуудаа хэлэхэд та бүхэн маань ингэж монгол бичгийг илүү их сураарай, мэдээрэй. Үнэхээр гоё хичээл шүү.